сайн бацгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монгол олсон үнэн бодит гэмт хэргийн талаарх ямар ч хажуур авахгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийг мэдүүлэхээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс тодорхой нэрсээр орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань 2020 онд Дархан хотод гарсан. Нэгэн онц ноцтой харамсалтай хэрэг байгаа. Та бүхэн санаж байгаа бол тоглоомын талбай дээр тоглож байсан хүү тогон цохилж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өнөөдөр Монголд хүн бусдын буруугаас болж амь насаа алдсан хэрэгүүд маш их гарч байгаа. Бид бүгд нэг өдөр мэдээгээр чучиртан сонсоод удалгүй мартчихдаг нь харамсалтай. Та бүхэн хэрвээ санаж байгаа бол Эми сангийн гадна 2018 онд 10 настай хүү тогон цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэг мөн л адил бусдын буруутай үйл ажиллагаанаас болж хүүхдийн амь нас хохирсон явдал болсон. Уг хэргийн шүүх хурал болон өндөрлөж давж заалдах шатны шүүхээс Эми санг түрээслэгчид 1.3 жилийн хугацаагаар хувирхиалыг оноосон бол тухайн барилгын эзэн гэгдэх хүнд 1 жилийн тэнсэн харгалзах ялыг оноосон. Тэдэнд шүүхээс бага насны хүүхдийн амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн хөдөлмөр аюулгүй байдлыг мэдсээр байж хангаагүй гэх зэргээр ийхүү ялыг оноож байжээ. Энэ мэт гарсан үнэхээр харамсалтай хэрэгээс анхаарал болгоомж сургамж аваад ажлаа яг таг үнэн шударгаар хийдэг байсан бол өнөөдрийн ярьж буй энэ хэрэг гарахгүй байх байсан. Уг хэрэгт 4 хүнийг холбогдуулан шалгасан ба шүүгдэгч нар нь 52-оос 59 насны цахилгаанчин болон техник, автотехникч, эдийн засагч, урлагчин мэргэжилтэй хүмүүс байжээ. Эдгээр хүмүүс бүгд гэр бүлийн хүмүүсийн хамт ажиллаж амьдардаг байсан ба 2020 онд Дарханд хүүхдийн тоглоомын талбайн гэрлийг засан ажилласан юм. Энэ ажлыг хийлгсэн Б гэгч нь цахилгаанчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа огт өгөөгүй. Хийсэн засварынхаа гэмтэл тоглолтыг бүртгэж аваагүй. Дээрээс нь ажилчдаа хянаж удирдаагүй байна. Хэрвээ цахилгаантай холбоотой осол гарвал яах ёстой вэ гэдгийг ч заагаагүй. Нөгөө талд засварыг хийсэн цахилгаанчаас ч гэсэн дүрм журмаа бариагүй. Цахилгааны аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчиж осол гарсан тохиолдолд холбогдох газарт мэдэгдэх шуурхай арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй. Үүний улмаас 2020 оны 8 дугаар сарын 9-ний орой 22 цагийн үед 14 настай хүүхэд тоглоомын талбай дээр цахилгаан цохиулж харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ бүхнийг хууль зүйн талаас нь авч үзвэл үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт тооцож эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн нэгдэх хэсгээр холбогдуулан шалгасан. Тухайн болсон явдлын талаар ээжинд хэлэхдээ тэр өдөр орой 22 цагийн үед ээж нь байж байхад нь баг хүн гүйж ирээд агаа унчглаа босхгүй байна гэж хэлсэн. Ээж нь сандран хаана гэж асуухад хашаанаас гэж хэлэн буцаад баг хүнд гүгээд гарсан байна. Гарахаар нь ээж нь мөн адил дагаж гарсан. Баг хүү болсон газрыг ээждээ зааж өгөөд ээж нь гүйн очоод том хүүн хашааны урд буланд унчгсан ухаангүй хэвтэж байсан аж. Ээж нь дуудаж сэгсэрчнэж сэрээгүй. Толгоон зүгээр л савлаад л байсан. Тэгээд ээж нь түргэн дуудаад өгөөч хэмээн ойрлоход ойр байсан нэгэн эмэгтэй түргэн тусламж дуудсан байна. Харин дүүгийнх нь ярьснаар бол нэг гараараа цэнхэр хашаа, нөгөө гараараа ногоон хашаанаас бариад салганаад байсан гин. Тэгснээ гинэт гар нь тавигдаад унсан. Дүү нагаагаа дуудсан ч хариу өгөөгүй. Салганаад байгаа юм шиг харагдахаар найгаад ээжийнхээ ажилдаг дэлгүүрлүү гүйж очоод ээжээ агаа унчглаа гэж хэлсэн. Тэгээд ээжийг дагуулж ирээд болсон газрыг зааж өгсөн. Ээж очоод уйлаад дуудсан жагаа сэрэхгүй байсан хэмээн мэдүүлдэг. Тухайн байрны ойр орчимд амьдарч тоглоомын талбайд тоглодог хүүхдүүд хэлэхдээ бороо орохоор тоглоомны талбайны сандал хашааны эргэн тойрондох төмөрнүүдэд хүрэхээр тог цогтөг байсан. Тоглоомын талбайн жижиг хашаанаас хажуу талынх нь ногоон төмөр хашаа, унсан газрын хажуу талын 2 гэрлийн шонгоос тог цогтөг. Яг унсан газрын хэсэгт ногоон хашааны суур чулуунд нь хүрэхэд хүртэл тог цогтөг байсан. Тэр тоглоомын талбайн бусад хэсгээр тог цогтөггүй. Яг тэр 2 гэрлийн шонгийн хоорондох хэсэг тоглоомын талбайн цэнхэр хашаа трансмоторын ногоон хашааны ойр орчимд тог цогтөг байсан хэмээн хүүг гэмтсэний дараа тухайн тоглоомын талбайд тоглодог байсан хүүхдүүд ярьжээ. Уг хэрэг явдлын дараа хэрэг болсон газрыг шалгаж үзэхэд тоглоомын талбайн төмөр хашаа, сандал, гэрлийн шонгууд дээр 220 гаруй вольтын тог явж байсан тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хүүхэд зүгээр л төмөрт хүрээд цахилгаанд цохиулсан гэсэн үг. Яагаад ийм зүйл болсон бэ гэвэл гэрлийн шонгийн утсыг өмнө нь засахдаа буруу дутуу хийсэн байсан. Газрын доорх эвдэрсэн утсыг салгалгүй орхисон мөртлөө
дээрээс нь шууд холбочихсон. Ингээд тог төмрөөр дамжаад тоглоомын талбай руу орчихсон байжээ. Хамгийн харамсалтай нь энэ асуудлыг хүмүүс мэдэж байсан. Хүүхдүүд хүртэл энэ хашаанд хүрэхээр тог цогтөг гэж ярьж байсан. Гэхдээ хэн ч анхаараагүй. Хүүхдүүд юугаач мэдэхгүй шүү дээ. Ямар ч байсан хүрэхээр тог цогтөг хэмээн бодож байсан байх. Шүүх эмнэлгийн дүнэлтээр бол хүүхэд арх согтруулах ундааны зүйл хэрэглээгүй, архаг хууч өвчнгүй, цахилгаан гүйдлийн улмаас зүрх генет зогсож нас барсан хэмээн тогтоогдсон. Энэ хэрэг бол санамсаргүй осол огт биш, хайхрамжгүй байдал, буруу засвар үйлчилгээ, хариуцлагагүй байдлын улмаас нэг хүүхдийн амнаас үрэгдсэн бодит хэрэг юм. 2021 оны 1-р сарын 25-нд энэ хэрэгтэй холбоотой албан ёсны ослын дүгнэлт гарсан. Тэр дүгнэлтэнд нэг зүйлийг маш тодорхой хэлсэн. 2020 онд Дархан уул аймагт цахилгааны инженер гэгч Б гэх хүн цахилгаанчтай удирдах аюулгүй ажиллагааг нь шалгаж хяналт тавих ёстой байсан. Өөрөөр хэлбэл энэ ажлыг ингэж хий, ингэж аюулгүй болох хэмээн зааварчлах ёстой хүн байсан гэсэн үг. Гэтэл тоглоомын талбайн гэрлийг зассан цахилгаанчдад ямар ч аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн баримт байхгүй нь тогтоогдсон. Хэн ч ихлээд тогийг салах, ингэж холбох ёсгүй гэж албан ёсоор заагаагүй, мөн бичгээрч үлдээгээгүй байжээ. Шинжээчийн дүгнэлт нь бүр илүү тодорхой. Хэрвээ эвдэрсэн утас шалгаж байгаа бол эхлээд тогийг бүрэн салгах ёстой. Дараа нь л дээрээс нь холболт хийх ёстой. Харин энэ тохиолдолд тогийг салгалгүй орхисон учраас тэр тог эвдэрсэн утсаар дамжаад төмөр хашаанд орж эцэст нь хүүхдийн амь насанд хүрсэн хэмээн дүгнсэн. Өөрөөр хэлбэл энэ бол азгүй тохиолдол биш. Дүрмээ мөрдөөгүй, хяналт тавиагүй, зааварчилгаа өгөөгүй хүмүүсийн буруугаас болсон хэрэг гэж албан ёсоор тогтоогдсон юм. 2021 оны 12 дугаар сарын 18-нд нэмэлт шинжилгээний дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлт нь нэг зүйлийг мөн адил маш тодорхой болгосон. Гэрэлтүүлгийн шон дээрх цахилгаан утас шонгийн төмөрт хүрсэн байсан. Ингэснээр өөрөө тогтоо болсон. Тэр шон хүүхдийн тоглоомын талбайн төмөр хашаатай гагнасаар холбогдсон байсан учраас тог шууд хашаагаар дамжсан. Өөрөөр хэлбэл тоглоомын талбайн хашаа 226 вольтын хүчтэй болсон байжээ. Тэр хашаанд хүрсэн 14 настай хүүхэд амь насаа алдсан гэж шинжээчид дүгнсэн. Энэ бол таамаг биш. Тухайн үед хүчтэй хэмжигч багаж тавихад хашаан дээр боддоор 226 вольт зааж байсан баримт хавтаст хэрэгт бий. Дараагийн ноцтой асуудал нь гэрэлтүүлгийн шон хашаа хоёрын хооронд байх ёстой аюулгүй зай огт байгаагүй. Хуулиар бол шон нь хашаанаас дор хаяж тодорхой хэмжээний зайтай байх ёстой байтал яг тулгачсан байсан. Мөн хамгийн чухал нь ажил олгогчид эрсдлийн үнэлгээ хийгээгүй, аюултай нөхцөл үүснэг мэдсэн хэрнээ ажлыг зогсоогоогүй. Газар дуулах хамгаалтын баримт огт байхгүй. Ил утас төмрийн шонгийн гадна талаас илээр гарсан 380 вольтын кабелийг эхлээд салгах ёстой байсан ч салгаагүй байсан. Шүүхийн шийдвэрээр энэ бол санамсаргүй алдаа биш байсан. Харин ажил хариуцсан хүмүүс нь үүргээ биелүүлээгүй байсан. Хэрвээ тэдгээр хүмүүс нь дүрмээ баримталж ажилласан бол хүүхэд өнөөдөр амьд байх ёстой байсан хэмээн дүгнсэн. Тиймээс шүүгдэгчдийг гэм буруутайд тооцсон тус бүр 1 жилийн хорих ялыг авсан боловч 2021 оны өршөөлийн хуулиар ялыг нь хэрэгсгүй болсон. Амь хохирогч хүүхдийн аргаар сэтгэл санааны хохирол болон ажил явдлын мөнгө нэхэмжилсэн. Шүүх 50 сая төгрөгийн хохирол тогтоосон. Үүнээс зарим компани төлсөн мөнгийг хасч үлдсэн 29 сая төгрөгийг Дархан хотын тогтчлтын байгууллага төлөх ёстой хэмээн шийдсэн байна. Энэ мэтчилэн томчуудын залхуу, хайхрамжгүй үйлдэл, аюулгүй байдлыг хангаж ажилтгүйгээс болж хүүхдийн амнаас эрссээр байх уу? Хүний амь Монголд ийм үн цэнгүй болсон уу? Цаашдаа ийм хэрэг явдал дахин гарахгүй гэсэн баталгаа алга. Хизээ монголчууд ажил хийвэл үнэнч шудраг чин сэтгэлээсээ хийдэг болох вэ? Үүний төлөө хэдэн хүүхэд, хэдэн хүний амнаас үрэгдэх хэрэгтэй вэ? Өнөөдрийн дугаар энд хүрээд дуусаж байна. Монголд өнөөдөр аюулгүй эсэм мэнд амьдрах баталгаа огт байхгүй. Тиймээс өнөөдрийн хэргийг анхааруулга, сэрэмжлүүлэг болгон хүүднээс хүргэлээ. Хэрвээ танд манай сууг таалагддаг бол суугтаа нэгдээд бичлэгтээ лайк дараад өгөөрэй. Ингэснээрээ та намайг дэмжиж байгаа гэсэн үг шүү. Тэгээ дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.